Сүхбаатар дүүргийн хувьд 14 мянган өндөр настан 4 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэд сувилалт хамрагдъя гэтэл оргил эсвэл хужирт ар жанжуулан өвөр жанжуулан зэрэг хол газар руу очир дугаар болж байж сайн нэг хэвцдэг гэж байгаамаа. Тэгвэл өнөөдөр хотын захын гэр хорооллын иргэдийн эрүүл мэндийг дэмжих томоохон сувилийн цогцлборын нээлт болсон юм. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд Сүхбаатар сувилийн цогцлборыг боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ган төмрийн санаачлагаар ажил хэрэг болгон өнөөдөр нээлттэй хийсэн юм а. 2011 оны төсөвт суулгасан. Тэгээ 2011 оны төсөв суулгаад 12 оныхоо төсөвт бас суулгаад тэгээд нөгөө үнийн зөрүүгээд 12 онд нэг баах юм боллоо ш. Тэрэнд өртөөд тэгтээ бол 13 онд үндсэндээ байшин бол дууссан. Тэрнээс хойш бол энэ сувилал эмнэлэг гэдэг чинь өөрөө тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Тэр тодорхой нөхцлүүд хэрэгтэй. Энд ажиллах хүмүүсээ бүрдүүлэх хэрэгтэй. Их олон тушаа шийдвэрүүд яг тэр эрүүл мэндийн чиглэлээр гардаг юм байна л та. Тэгээ эндээ бол нэлээд цаг хугацаа алдсан. Тэгээд ямар ч байсан Сүхбаатар дүүргийн засаг даргын одоо маш идэвхтэй дэмжлэг дээр нь одоо эрүүл мэндийн газрын хамт олонны бас идэвхтэй ажлын үр дүнд бол өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ хорооны хувьд хүн ам ихтэй энэ чигээр эмнэлгийн тусламж ялангуяа сувилахын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр наснууд авахд хүртээмж муутай байжээ. Тиймээс 15 мянган гаруй ахмад 4 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх Сүхбаатар сувилийн цогцлборыг нээж байгаа юм а. Миний ойлгож байгаагаар энэ дүүрэгт 14 мянган өндөр настан 4 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн юм тоо авлаа. Тэгээ энэ олон хүмүүс маш хувьлуулна. Өнөөдөр манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хөтөмж бас тийм сайнгүй байна. Энэ тохиолдолд нэг ийм эрүүл мэндийн сувилал байгууллага ингэж байгуулагдаж үйл ажиллагаа эхэлж байгаа нь дүүргийнхаа ялангуяа өндөр настан энэ хүмүүстийг ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа бол. Манай энэ Сүхбаатар дүүргийн алсгцэн цэгийн 15 дугаар хороо 2 хороо олж салсан байгаа. 2000 оны 2007 онд тэгэхэд ганцхан өрхийн эмнэлэгтэй байсан. Эмнэлгийн үйлчилгээ болоо тусламж үзүүлэхэд их хэцүү. Тэг хүртээмж багтаа байсан. Аслагдсан зай дүгүн ам олонтой нийгмийн байдал ч гэсэн ард тун бас хүнд ийм нөхцөлд одоо бид бас ажил үүргийг олон жил гүйцэтгэсэн. Анх тус хороонд сувилахын цогцлбор зайлшгүй байгуулах шаардлагатай талаар тус хорооны эрүүл мэндийн орлогч дараа гасан Ган чимэг бичиж боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ган төмөр дэмжин өдгөө энэ цогцлбор босжээ. Энэ цогцлбор нь 65 ортой цэргийн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг 15 төрлийн цэргийн засах тусламжийг иргэдэд үзүүлнэ. Иргэдийн зүгээс хаяандаа сувилийн цогцлбортой болсондоо ийм бодолтой байгаагаа илэрхийлсэн юм а. Ийм үйлчлэгээр гэр оролт одоо байгуулагдах нь зөв гэж бодож байна. Энэ яг нэлээд удаан хугацаанд шийдвэрлэгдэх байж байгаа. Өнөөдөр шийдвэрлэгдэж байгаа баяртай байна. Энэ сувилтад гэвч шийдэлдүү шүү дээ. Очир болдгоо шүү дээ. Одоо энэ дэлгүйдэлэг отох юм байгуул. Би 100 айлын тэр сэргийн зас хэвцсэн шүү дээ. Нодно. Очир олон хоног үлээсэн. Яг хэвдээ 7 хоног гарсан. Дахиад хэвдэгсэн одоо очир хэцүү байгаа гэсэн. Өвөр жинжүүл ар жинжүүлэнд сувилалт. Одоо гэртээ ойрхон сувилтаа бас баяртай. Зар сонирхолтой манай сувилийн цогцлборын үйл ажиллагааны гэр хорооллын иргэдэд иймэрхүү сувилал хэр хүртээмжтэй байд юм бэ? Өмнө нь тийм байдаг. Өмнө нь ховор байдаг шүү дээ. Тэгээд очир дугаараас хэсвэлээл. Одоо ийм сайхан сувилттай болж байгаа одоо маш их баяртай байна. Сувилийн цогцлбор нь 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай босжээ. Үүнээс улсын төсвөөс 1.2, дүүргийн орон нутгийн төсвөр 17 нэр төрлийн 86 гаруй сая төгрөгийн тавилга, 21 төрлийн 112 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг зарцуулсан байна.